Уул уурхайн үйлдвэрлэл өөрөө үнэхээр ингээд нийгмийн эдийн засагт улс төрд хамгийн их хүчтэй тэргүүлэх салбар болоод эхэлсэн. Энэ хэмжээгээр бол тэр иргэдийн одоо эрх ашиг сонирхлыг хөндөж эхэлсэн. Тийм учраас энэ Монгол улсад хөгжсөн уул уурхайг бол ерөнхийдөө бол хүний эрхэд маш сөрөг үр дагавартай гэж ингэж үздэг. 2006 он хүртэл бол энэ хэдий хэмжээний одоо баялагийг олборлоод байгаа, ямар гэрээ хийгдэж байгаа энэ талаар бол хаалттай байсан. Бид нарыг юм ингээд ойлгож мэдэх гэж ингэж явж явах оронд бол Монгол улсын газар нутгийн 50% лиценз төгссөн байлаа шүү дээ. Монгол улсад газар, түүний хэвлэл, ан амьтанд, ой мод, ус болон байгалийн бусад баялаг бол гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалт байна гэсэн ийм одоо маш чухал заалт байдаг. Баялагаас бид нар Монголын ард түмэн иргэд ямарваа нэгэн хэмжээгээр хов өртөг шүү дээ. Хов өртнөгдсөн шууд бэлэм гаунс утга биш. Хамгийн гол нь яаж ашигаа хүртэх юм бэ Монгол гэдэг нь. Тэгэхээр зэрэг татвараар л ашигаа аавна шүү дээ Монгол улс. Үнэхээр татвараа зөв тогтоож чадж байгаа юм уу? Татвараа бүрэн авч чадж байгаа юм. Энэ бүх циклийг л одоо бид нар мэдэх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Ямар хэлбэрээр, ямар мэдээлэл, ямар стандартын дагуу ил болох вэ? Энэ олборлох салбарт оролцогчид бол одоо олон талын оролцогчид байна те. Эрх ашиг нь хөндөгддөг олон бүлэглэлүүд байна. Тэгэхээр тэр бүх бүлэглэлүүд хамтар суугаад зөвшөлтсөд те. Одоо ийм зүйлийг ил болгох юм бол бид нар бол ил тод байдлыг хангаж ийн гэж үзнэ гэж өөрсдийнхөө өнцгөөс яриад тэрнийгээ бол энэ олон улсад ч тэр монголч нар олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага гэж нэрлээд явсан. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг энгийнээр хэлэх юм бол нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд улс орон нутгийн төсөвт төлсөн татвар хураамжаа ил тод тайлагнах, нөгөө талаас компаниудаас авсан төлбөр орлогыг төр ил тод тайлагнах ийм явдал юм байгаа. Тэгээд хоёр талаас гаргасан энэ тайланг нэгтгэж тулгах замаар зөрүүг тодорхойлдог ийм процесс юм аа. За энэ санаачлагын хамгийн гол онцлог бол санаачлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага төр компаниудтай адил тэгш хэрэгтэйгээр оролцдог явдал юм. Бид нар өнөөдөр жагсад цуглах юм уу, өргөх бичиг барих энэ төргээд ордны хойно гаднаас тийм ээ төрийн одоо нэлээд холоос энийг бол энэ оролцоог хэрэглэх арга хэрэгс маань өнөөдөр ширээний ард төрийн ордон дотор орж ирсэн байна. Ширээний ард суухад хүргэсэн байна. Тодорхой хэмжээгээр энэ дээр бид нар өөрсдийнхөө эрх ашигын асуудлыг одоо төрийнхөнтэй, хувийн хвшлийнхэнтэй, уул уурхайн компаниудтай тийм ээ энэ зэрэгцэж эрхтэг шингэж тавьж чаддаг болсон байна гэдэг бол маш чухал зүйл. Ил тод хариуцлагатай байдлыг бүрэн хэмжээгээр хангахын тулд байгалийн баялаг олборлох үйл ажиллагааны бүхий л үе шатанд одоо ил тод байдлыг ярих ёстой. Өөрөөр хэлбэл байгалийн баялагийг олборлох, шийдвэр гаргах буюу тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны одоо ил тод байдал түнчлэн одоо байгалийн баялагаа олборлохоор одоо шийдвэрлсэн тохиолдолд түүнийг хэрхэн одоо хамгийн өөр ашигтай улс орныхоо эдийн засаг тогтвортой хөгжилд хамгийн өөр өгөөжтэйгээр одоо ашиглах бай гэдгээ шийдвэрлэх үе шат буюу энэ засгийн газар одоо түүний холбогдох байгууллагуудаас хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээр байгуулах үе шат түүнчлэн одоо гэрээ хэлэлцээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдаж байгаа уул уурхайн үйл ажиллагаанаас одоо улс орон нутгийн төсөвт орж байгаа орлогын ил тод байдлыг бүрэн хамруулж ингээ ярих шаардлагатай. Иргэний нийгмийн байгууллагууд санаачлагын хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэйгээр оролцдог хамгийн гол аль бие усны оролцогч субъект болж чадсанаар онцлог юм аа. Тухайлбал одоо орон нутагт иргэд бол хажууд нь нэг уул уурхайн том компани ажиллаад байдаг. Яг тэр компани эзэн хийн гэдгийг бол огт мэдгүй байх жишээтэй. Дам сургаар дуулсан юмнууд дээр тэгж өний тэр юу болсон, энэ юу болсон гэж асуунаа тийм болсоо гэдэг өнгөрөндөг. Өстэй нөө бөөмөчүүд ирээс. Эцгээр ямар ч асуудал тавихгүй. Мэдэхгүй юмнууд бол байна л та. Хаанаас хэн юу гээд юу хийчих юмсныг зөвхөн мэдэхгүй. Иргэдийн хувьд уул уурхаагаас хамгийн гол хүсдэг мэдээлэл төр зэрэг яг манай самын нутагт нийт хэдэн га тал байд ямар багийн нутагт одоо хайгуулын зөвшөөр олгогдчиход байна. За энэ дээр ямар уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулах гэдэг. Тэдний хүчин чадал нь юу юм? Бид нар одоо оршин сууж байгаа газар нутгийн дараа нь эргүүлэн нөхөн сэргээж авах чадах уу? Байгаль орчны болон одоо агаар ус, ургамал ан амтны хувьд ямар гар зах хэрэглэгчлээ гэдгийг
хамгийн түрүүнд сонирхож байдаг. Одоогор бол манайд бол лиценз энэ компанид бол өдөн жилийн хугацаатай эзэмшиж байна гэдэг нь бол нээлттэй байгаа. Авч болно. Хамгийн гол нь тухайн талбай, тухайн суманд хэдэн лиценз хүсэгч өргөдлөө гаргасан юм бэ? Хэдэн аж ахуй нэгж гаргасан юм? Үүнээс тухайн нэг шалгарсан аж ахуй нэгж ямар давуу талаар тодорхой тэр лицензийг эзэмшиж байгаа юм бэ гэдгийг бол ил тод болох ёстой гэсэн ийм шаардлага бол тавигдсан. Лиценз эзэмшигчдийн нэрсийг ил тод зарлах ёстой. Жишээлбэл улсын их хурлын дарга, ерөнхийлөгч, засгийн газрын гишүүд ямар газар, ямар лиценз эзэмшигч тэр бүгд тодорхой болох ёстой. Дараа нь тэр хүмүүс тэр газарт одоо доктортой байдлыг юм уу ямар нэгэн татварын хуулийн өөрчлөлт тухайн компанитай хийх гэж байгаа бол тэр хүн түүндээ оролцдоггүй байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй биендээ ашиг сонирхлын зөрчилтэй учраас би энэ асуудалд оролцохгүй гэдэг өөрөө тохиолдлоос гардаг ийм нийгмийн эрүүл байдлыг бид шаардж байгаа байхгүй. За олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлангаас бол тусгай зөвшөөрлийн тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг одоо авах боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл ямар компани хайгуул ашиглалтын ямар тоо тусгай зөвшөөрлийг аль аймаг, аль сумын нутаг дэвсгэрт эзэмшдэг. Тэр тусгай зөвшөөрөл хэзээ анх олгогдсон бөгөөд одоо хэдий хүртэл хугацаагаар хүчинтэй байх зэрэг мэдээллийг бол авч болно. Түүнээс гадна энэ оноос эхлээд олборлох үйлдвэрлэлийн санаачлагын ил тод байдлын одоо шинэ стандарт буюу 2013 онд батлагдсан энэ шинэ шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийн одоо тусгай зөвшөөрлөлтийн үндсэн дээр явагдаж байгаа үйл ажиллагаанаас ашиг хүртэгч жинхэнэ эзэдийн талаарх мэдээллийг бол энэ тайланд оруулдаг болсон байгаа. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компаниудын одоо хөрөнгө оруулагч цаад ашиг хүртэгч жинхэнэ эзэдийг одоо эзэдийн тухай мэдээллийг 2013 оны энэ нэгдсэн тайланд бол оруулж өгсөн байгаа. Гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлэх, хяналт тавих үе шатанд одоо ил тод байдлыг хангаснаар эдгээр бүх үе шатанд авилга ашиг сонирхлын зөрчлийг одоо багасгаж талуудад одоо харилцан ойлголцол итгэлцлийг одоо бий болгож хариуцлагууд нэмэгдүүлснээр энэ гэрээ байгуулах шийдвэр гаргаж байгаа одоо төрийн байгууллагын албан тушаалтнууд улам илүү хариуцлагатай илүү мэдээлэлтэйгээр ажиллаж хамгийн зөв шийдвэр гаргах боломжийг олгодог юм аа. Ард түмнийг төлөөлөөд төр засгийн байгууллагууд тий одоо засгийн газар ч юм уу уул уурхай юм ч юм ингээд гэрээ байгуулцдаг тий эсвэл газрын төсний газар ч юм уу ашигт малтантай газар тий эргээд энэ гэрээнээс ямар одоо үр шим гэх юм уу ард иргэдэд үнэхээр энэ нь ашигтай гэрээ байна уу гэдэг Монгол улсад ашигтай гэрээ байна уугүй гэдэг бол энэ иргэний нийгмийн хяналтаас бол маш одоо хамааралтай болчиход байгаа. Олборлох үйлдвэрлэлийн салбарт байгуулагдаж байгаа гэрээнүүдийн ил тод байдалтай холбоотой өнөөгийн Монгол улсын эрх зүйн орчныг аваад үзэх юм бол гэрээг одоо ил тод нээлттэй болгохыг одоо хязгаарласан хоригдсан хуулийн залт байхгүй. Тэгсэн мөртлөө нөгөө талаараа гэрээг заавал ил тод нээлттэй байлгана гэсэн бас хуулийн шаардлага байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулийн эрх зүйн орчинг бүхэлдэн дүгнээд үзэхэд одоо нээлттэйж байж болох юм шиг, хаалттайж байж болох юм шиг ийм одоо бүрхэг ерөнхий ийм зохицуулалттай байгаа юм аа. Тийм учраас одоо яг өнөөгийн байдлаар Монгол улсад байгуулагдаад уул уурхайн салбарт байгуулагдаад байгаа энэ хөрөнгө оруулалтын гэрээ, доктортой байдлын гэрээ, бүтээгдэхүүн газрын тос одоо байгалийн ашиглах үйл ажиллагааны одоо бүтээгдэхүүн хуваах гэрээ, орон нутагт одоо тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай байгуулж байгаа тэр гэрээнүүд бол бүхэлдээ одоо ил тод болж чадаагүй байгаа юм. Гэрээний хэрэгжилтийн ач холбогдол эцсийн зорилго нь бол тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашигт нийцсэн тэдний одоо хэрэгцээг хангах үз тийм төвчний одоо гэрээ бол байгуулагдах ёстой. Тийм учраас энэ төр энэхүү гэрээг одоо илүү чанартай одоо тухайн орон нутгийн доктортой хөгжлийг хангахад чиглүүлж одоо байгуулахын тулд энд одоо иргэдийн оролцоо эрх ашигыг хөндөж одоо иргэдийн оролцоог хангаж иргэдийн саналыг тэнд тусгасан ийм одоо нээлттэй гэрээг бол байгуулж ажиллах нь бол зүйтэй гэдэг нь өнөөдрийн түвшинд эргээ харахад бол одоо харагдаж байгаа. Тэгээ ийм учраас цаашдаа одоо энэ салбарын гэрээнд ил тод нээлттэй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх одоо үнэхээр шаардлагатай байгаа. Тэгээ энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ гэрээ байгуулах үе шатнаас эхлээд гэрээний хэрэгжилтийг хангах хяналт одоо хэрэгжилтийг үнэлж дүгнэх хяналт тавих тэр бүх үе шатанд одоо ил тод байдлыг
хангах шаардлагатай. Яг орон нутгтдээ одоо орон нутгийн засаг захиргаа компаниудаас хандив тусламж дэмжлэг авчдаг. Тэрнийг урд нь бол бид нар бол арт иргэд бол ерөөсөө яг хэдэн төгрөгийн хандив тусламж дэмжлэг аваад юунд зарцуулсан, шийдвэрээ яаж гаргаж зарцуулсан хинч мэддэггүй байсан. Өөрөөр хэлбэл энэ цаанаа далд хэлбэртэй магадгүй авилгалын шинжтэй тийм зүйл байсан. Өнөөдөр бол одоо хэрвээ төр засгийн байгууллага уулуурхан компаниас хандивын тусламж дэмжлэг авсан бол тэрнийгээ заавал тайлагнадаг үүрэг хүлээж байгаа. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаар нэг талаас одоо олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд улс орон нутгийн төлсөвт төлсөн татвар төлбөр хураамж хандив тусламжаа тайлагнах, нөгөө талаас засгийн газрын байгууллагууд тэдгээр одоо компаниудаас авсан одоо татвар төлбөр хураамж төр хандив орлогоо тайлагнах явдал юм аа. Ингээд хоёр талаас гарч ирсэн тайланг бол хөндлөнгийн аудитын байгууллага тулгаж баталгаажуулаад одоо зөрүү гарах нь үгүй юу гэдгийг шалгаад одоо нэгдсэн тайланг олон нийтэд хүртэл болгодгоо. Тайлангийн хүрээнд бол 2006 онд анхны жил бол 25 компани дээр аудит хийж үзэхэд бол 25 тэрбумын зөрүү гарч ирсэн. Үүнээс хойш энэ бол харьцангуй багассан. Хамгийн сүүлийн 2013 оны тайлан дээр бол 36 саяын зөрүү гарч байна. Компани бүрээр задлаад ирэх юм бол төлбөр орлогоороо задлаад ирэх юм бол энэ бас арай өөр бөөн дүндэх том дүн харагддаг. Бөөн дүн дээр том дүн харагдаад тэрийг ингээд задлаад ирэхээр бас нэг өөр дүр зураг харагддаг л та. 8 жил зөрүү гарсаар байсан. Нийт дүндээ бол 54 тэрбумын зөрүү гарсан гэж бид нар үзэж байгаа. Энэ 54 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Зөрүү гарсан тохиолдолд энэ баялагын тодорхой хувь хайч ба энэ хаашаа урсч юу? Хэний хармаанд орч юу? Тэ? Хинд илүү очиж юу гэдэг ч юм уу? Хэн завшиж юу гэдэг ийм асуулт болвол одоо баялагын эзэд болохын иргэний нийгмийг үлдээж байгаа юм л да, тийм ээ. Өөрөөр энэ бол хөндлөнгийн хяналт, хөндлөнгийн үнэлгээ хийгдэх гэдэг гэсэн үг. Зөрүүний уул мөрөөр дандаа засгийн газар талдаа зөрүү гардаг. Засгийн газар талдаа аваагүй гэдгээ нотолж чаддаг. Компаниуд бол анхан шатны баримтаар нотолж чадаж байгаа. Тэгэхээр зэрэг эндээ засгийн газар талдаа ямар одоо зөрүү хайш яваад алга болов гэдэг уул мөрөөр арга хэмжээ авдаг, хариуцлага тооцдог ийм үйл явц ерөөсөй байхгүй байгаад байгаа. Бид нар үтсэн л дээ. Авилгатай тэмцэх газар, мэргэжлийн хяналтын газар, тэгээд үндэсний аудитын газар бид нэр асуудал тавьж байсан тухайн үед дүрийн байгууллагуудад ийм зөрүү гарлаа. Энийг холбогдох байгууллагуудаараа одоо өөр өөрсдийнхээ шугамруудыг шалгаж өгөөч. Холбогдох ямар нэгэн асуудал байв. Тэгэхээр бол тэд нар манай тэднүүсийн тухайн одоо байгууллагуудын тухайн тэр хандсан байгууллагуудын эрхлэх ажлын хууль эрх зүйн тэр юунд бол байхгүй байна гэж. Өөрөөр хэлбэл энэ бол аудиторуудын цэвэр шийдэж өгөх асуудал гэсэн байдлаар ингэж хойшин тавьж ирсэн л дээ. Эний уул мөрөөр арга хэмжээ авахгүй байгаа учраас, эний уул мөрөөр хариуцлага тооцохгүй байгаа учраас энэ юусе бие даасан хуультай байх хэрэгтэй юм байна. Ингэж энэ хариуцлагыг бол тооцох юм байна гэдэг үүднээс Эрдэс Вэлийн ил тод байдлын санаачлагын байдлын тухай хуулийг бол босруулсан байж байгаа юм. Тэгэхээр зэрэг эцэст энэ бүгдийг хуульчилж өгөх хэрэгтэй. Тэр манай хуулиуд дээр энэ бүхэн байдгийг. Ашигт малтмал 2006 оны хууль байна. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульч байна, тийм ээ. Иргэдийн оролцоотой байна. Иргэнийг оролцуул тодорхой юм олон нийтэд мэдээлэл гэсэн. Тэгэхээр энэ дээр юу байдаг вэ зэрэг ийм шийдвэр гаргуулаа. Энийг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Олон нийтэд санал авна гэсэн ийм дүгнэлтүүд байдаг. Манай хуулиуд дээр юу вэ? Тэгэхээр энэ олон нийт гэж чинь хэлэх юм. Тийм ээ. Тэгэхээр тухайн уул уурхай гэдэг чинь олон нийтгээр тэр тухайн уул уурхай байрлаж байгаа сумыг олон нийт гэж үзэх юм уу? Тэр орчмын хүмүүсийг олон нийт гэж үзэх юм уу? Эсвэл Улаанбаатарт байгаа тэр сумын иргэдэд олон нийт. Тэгэхээр энийг олон нийт гэж үзнэ. Ийм нөлөөлөлд өртөж байгаа улсуудад олон нийт гэж үзнэ. Энэ мэдээллийг ийм хэлбэрээр тэгж тараана. Тийм мэдээлэл гэсэн тодорхой хуульчилж өгөх хэрэгтэй. Байгалийн баялаг олборлох үйл ажиллагааны бүхий л үе шатанд ил тод байдлыг цогцоор нь бүрэн хэмжээгээр
хангахад одоо хамгийн чухал ач холбогдолтой арга замуудын нэг нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага байж чадах юм а гэдгийг бол төр иргэний нийгэм хувийн хөвшил аль тал нь хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байна. Тэгвэл энэхүү санаачлагын хэрэгжилтийг улам сайжруулах, улам илүү одоо хариуцлагатай, бодиттой болгохын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлэх юм бол санаачлагыг хэрэгжүүлэхэд оролцож байгаа талуудын ялангуяа төрийн байгууллагуудын үйл ажиллагааны одоо эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан ийм хууль эрх зүйн цогц орчныг бүрдүүлэн гаргах асуудал бол өнөөдөр бидний өмнө тулгамдсан асуудал болоод байна.